Сайн мэцхан өрхөмдөд үзэгчдээ тоонтой хөтөлбөр танд хүрч байна. За гүйцэтгэх захирлынхан зодооны хэргийн дуулаа намжаагүй байтал говь хувьцаат компани хэлбэрээ өөрчлөх шийдвэр гаргалаа. За говь хувьцаат компани нь үндэсний ууган компани бөгөөд 44 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. За 9-р сарын 8-ны өдөр болсон говь хувьцаат компани ээлжит бус хувьцаа эзэмшигчдийн хурлаар компани хэлбэрийг өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болгохоор шийдвэрлэлээ. 1981 онд байгуулагдаж 1993 онд Монголын хөрөнгийн биржид бүртгүүлсэн говь хувьцаат компани нийт 780 сая 112,500 ширхэг хувьцаа гаргасан. Тус компани хувьцааны төвлөрлийг харвал 5-аас их хувь хувьцаа эзэмшдэг нэг хувьцаа эзэмшигч 682 сая ширхэг хувьцааг дангаар эзэмшдэг бол 5-аас бага хувийн дүнтэй хувьцаа эзэмшдэг 25,415 хувьцаа эзэмшигч 98 сая ширхэг хувьцааг хуваан эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл говь хувьцаат компани 8744% нь 5 богд холдинг хязгаарлагдмал хариуцлагатай компани эзэмшдэг бол 1256%-ийг 25,415 хүн эзэмшиж нийт 25,416 хувьцаа эзэмшигчтэй байна. Одоо говьч гэлтгүү за богд банк, Монбиф ч юм уу хувьцаанууд араараасаа одоо нээлттэй хувьцаат компани байж гисэн хэлбэрөө өөрчлөөд хаалттай одоо компаниуд болж байна. Тэгэхээр говь бол одоо хаалттай болж байгаа хөрөнгөний зах зээл дээр байгаа компаниудаас ер нь 10 дахь нь болж байна. Томхон компаниуд дотроос. Тэгэхээр яагаад энэ байдал үүсэж байна вэ гэхээр нэгдүгээр эдгээр компаниуд маань ер нь одоо 24 онд ч юм уу те говь өөрөө хувьцаагаа эргүүлэн тэд гисэн ханшаар худалдаж авъя ч юм уу те одоо 250 ханшаар 240 төгрөгөөр хувьцаагаа эргүүлээ худалдаж авъя гэсэн тендерүүдийг тогтмол зарлаж байгаа. За энэ өөрөө нэгдүгээр тухайн компани хувьцаагаа төвлөрүүлээд ерөөдөө хэлбэрээ өөрчлөх чинь гэсэн дохио нэгдүгээрт болж байна. Цагтаа Монголын толгой зохих хувьцаат компани гэж яригддаг байсан. Говь хувьцаат компани 2017 онд Гоёо компаниг өөртөө нэгтгэснээс хойш компани ашигт ажиллагаа нь эрс моджээ. 2017-оос 2019 онуудад ашигтай ажиллаж байсан тус компани 2017 онд нэгж хувьцаанд 200 төгрөгөөр тооцож нийт 1.5 тэрбум төгрөгийн ногдлон ашиг тараасан бол 2019 онд нэгж хувьцаанд 6.8 төгрөгөөр 5.3 тэрбум төгрөгийн ногдлон ашиг тараажээ. Ногдлон ашигын нийт дүн өссөн ч нэгж хувьцаанд ногдох үнийн дүн 2019 онд буурсан нь говь компани 2018 онд энгийн хувьцааг 100 хуваах шийдвэр гаргасантай холбоотой. Ингээд 2020-оос 2024 онуудад тасралтгүй алдагдaltaй ажилласан. Ингээд ердөө жил хагасын өмнө Японы улсын хөрөнгө оруулалтын Хайт Интер компаниас 34%-ийг худалдаж авснаар 5 богд холдингс нийт 8744%-ийг эзэмшдэг болжээ. Тэгвэл хувьцаат компанийн хэлбэрээ хязгаарлагдмал хариуцлагатай компани болгосноор 5 богд холдингс говь компанийг дангаар эзэмших боломжтой болж байна. 5 богд гэдэг компани маань групп компани өмнө Монбиф гэдэг өдөө аж ахуйн салбарын Украин фермийн чиглэлийн компани байгуулад бас IPO гээд нээлттэй болж илоо саяхан шүү дээ эдгээр жилийн өмнө. Тэгээд төд удалгүй хаалт болсон. Тэгээд эргүүлээд нөгөө хөрөнгө оруулсан хүмүүстээ та нарын хувьцааг чинь буцаад авъя гэд санал болгосон үнэ нь анхны гарсан үнэтэйг адилхан шахуу. Жохон зөрүүтэй. Тэнгүүд тэр чинь яаж юм гэхээр тухайн хүн тэр компани 5 богд ч том компани гэж итгээд хөрөнгө оруулсан байсан чинь тэр хүмүүсийн мөнгийг зүгээр хүүгүй ашигласан байхгүй. Хэдхэн сарын хугацаанд хүүгүй ашиглаад компани төл дээр босгоод авцаа. Одоо Монбиф компани зүгээр явж л байна. Үйл ажиллагаа явж байна. Тэгтэл хаалттай болгочихсон. Хэрвээ 5 богд компани аль нэг банк улсаас ч юм уу банкны салбараас зээл авсан бол овоо хэдэн хүүтэй мөнгө зээлстэйсэн тэгвэл IPO игээд иргэдээс мөнгөний хүүгээ ашигласан. Ингээд яваад. Энэ бол нэг жишээ. Тэгвэл өнөөдөр гарч байгаа жишээ нь бол бүр социализмын үеийн өмчийг эцэгрийн тасалбарын үеийн өмч хөвчлөөр авсан энэ олон мянган иргэдийн хувьцааны үн ханш хөрөнгийн үндсийн нэгэнд шууд бак болгосон байхгүй. Энд чинь өөрөө иргэд тэр олон настай буурлууд байгаа шүү дээ. Говь хувьцаат компани дээр олон мянган магадгүй таны аав ээж эмээ хүмүүс байж байгаа. Зарим нь магадгүй бурхан орон шил явцсан байгаа. Тэр хүмүүсийн өмч хөрөнгийг өгөө хийж байгаатай л адилхан болчихсон.
За Монголын хөрөнгөний биржийн бүртгэлээс энэ онд 9 компани хасагдсан. За тэгвэл хамгийн сүүлд говь хувьцаат компани, нээлттэй компани, хаалттай компани болгох шийдвэрээ гаргаснаа бол олон нийтэд танилцуулсан. За говь хувьцаат компанийн хувьд томоохон нэг хөрөнгө оруулагч байгаа бол 25 мянган жижиг хувьцаа эзэмшигчтэй. Тэгвэл эдгээр 25 мянган хүний эрх ашигыг хамгаалах эрх үүрэг нь хуулиараа санхүүгийн зохицуулах хороонд байгаа. Тэгвэл зохицуулагч байгууллагын хувьд санхүүгийн зохицуулах хороо жижиг хувьцаа эзэмшигчдийнхаа эрх ашигыг хэрхэн хамгаалдаг вэ? Мэдээж хэрэг энэ нөгөө зохицуулалттай зах зээлээс буюу нээлттэй хөрөнгөний бирж дээр хувьцаа нарилж илгэжсэн хөрөнгө оруулагчдын эрх ашиг хамгаалагдах ёстой зах зээлээс ХХК буюу хаалттай зах зээл рүү шилжиж байгаа гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ тохиолдолд бол санхүүгийн зохицуулах хорооны хувьд бол тухайн компаниуд шийдвэрээ бол компани тухай хууль заасны дагуу шийдвэрээ мэдээж хэрэг хувьцаа эзэмшдэг орлогыг гаргасан байх ёстой. Дийлэг болгохын шийдвэр гарсан байх ёстой байдаг. За тэгээд гарсны дараа бол хөрөнгөний бирж болон санхүүгийн зохицуулах хороонд хүсэлтүүдэд ирүүлдэг. Тэр хүсэлт дотор хувьцаа эзэмшдийн шийдвэрээс гадна ямар шийдвэрүүд байх ёстой гэхээр нөгөө ХХК болох төслүүд байна. Мөн бол аудитын байгууллага болон хөрөнгөний үнэлгээний байгууллагаар компанийнхаа бүрэн үнэлгээг хийлгэсэн байх ёстой. Тэгжиж тухайн хувьцаа эзэмшигчдэд яг нэг ч хувьцаанд нь хэдэн төгрөгийн хөрөнгө ногдоод байгаа юм бэ гэдэг энэ гол бодит үнэлгээ гаргаж ирдэг гэсэн. За тэгээд энэ үнэлгээнээс мэдээж хэрэг одоо жижиг хувьцаа эзэмшигчд бол гаргахын тулд тодорхой хэмжээнд одоо юу гэдэг арай одоо тэднэрт илүү ашигтай байх хамгийн сайн хувилбар нь аль вэ гэдгийг бол санхүүгийн зохицуулах хорооны хувьд бол зохицуултын хүрээндээ бол тухайн хүсэлтүүдийг хянаад тэгээд зөвшөөрөл олгох юм бол биржийн одоо тэр листнес буюу чагсаалтнаас хасагддаг. Санхүүгийн зохицуулах хороо хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт одоо хохиролтой ашиггүй байна гэж үзэх юм бол зөвшөөрөл олохгүй байж болдог. Тийм тохиолдолд бол бирж дээр хിവэрэ үлдээж явдаг гэсэн. Тэгэхээр ер нь бол зохицуулалтынхаа хүрээнд бол хамгийн одоо жижиг хувьцаа эзэмшигч сайн хувилбар нь аль вэ гэдгийг л харж хагаад мэдээж хэрэг тэр шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрөх үгүй гэдэг хорооны хурлаараа шийдвэрээ гаргаж явдаг. Ийм зохицуулалттай байгаа гэсэн. Яг хоо эцсийн шийдвэр бол хувьцаа эзэмшигчийн шийдвэр шүү дээ. Тэгээд энэ дотор бага хэмжээний хувьцаа эзэмшигч байна, том хэмжээний хувьцаа эзэмшигч байна. Эцсийн хяналтыг бол одоо санхүүгийн зохицуулах хороо тавьж байгаа. Энэ санхүүгийн зохицуулах хорооны эцсийн шийдвэргүйгээр ер нь манай хөрөнгөний зах зээл бол одоо ийм чухал шийдвэрүүдийг бол гаргахгүй. Тэгэхээр үнэхээр энэ үнэлгээ бол бага байна гэж үзэх юм бол энэ шийдвэрийг бол эцлээд хаан шийдэгдэх вэ гэхээр санхүүгийн зохицуулах хорон дээр шийдэгдэнэ. Жишээлбэл одоо энэ жил гарснаар бол одоо Монголын хөрөнгөний биржээс 7 компани бид нэр одоо манайх шаардлага хангахгүй байна гэдэг шийдвэрийг бол гаргаад хасснаас биш яг өөрсдөө өсөлтөө өгсөн компаниудын зүгээс бол эргээд бол энэ санхүүгийн зохицуулах хорон дээр шийдвэр гаргаад манайх энэ арилжаагийн зогсоогоод алтай хэлбэр рүү шилжүүлэх үйл ажиллагааны процесс нь бол явуулж байгаа. Тэгэхээр бол энэ дээр бол нэг тийм бидний зүгээс бол одоо санаа зовоод байх зүйл бол байхгүй л гэж хэлмээр. Талаас яг ийм процесс яваад байхад манай зохицуулагч байгууллагууд шүү дээ. Санхүүгийн зохицуулах хороо, за энэ тайлангийн хянж үзэж байхдаа татвар эргийн газар, за энэ ч өмчлөөр шилжиж орж ирж байгаа учраас төр өмчийн хороо байсан одоо шинээр төрийн өмчийн болов зохицуулалтын газар эдгээр ерөөс ажил хийхгүй гэсэн үг байхгүй. Яагаад жишээ нь говь хувьцаат компани сүүлийн 4-5 бараг 7-8 жил ашиггүй ажилласан юм. Энэ процесс ч өөрөө нөгөө гоёо гэдэг компаниг алдагдaltaй муу ажилласан компаниг говь хувьцаат компани өөртөө нэгтгэж авсан процессоос эхлээл дүрмээ зөрчөөд компани хууль компани дүрмээ зөрчиж явж байгаа. Яг бол тэр том шийдвэр гаргаж байгаа бол хувьцаа эзэмшдээр хэлцүүлдэг юм уу? Ямар нэгэн процесс явах хэрэгтэй байсан чинь олон давуу эрхийн хувьцаа эзэмшээр нөтүүд нь шийдвэр гаргаад за манайх одоо говь хувьцаат компани маань гоёо гэдэг компаниг авч байгаа шүү авлаа гэдэг мэдээ гараад явсан. Тэгээд тэрнээс хойш говь хувьцаат компани маань ерөөсөө өндийг өгөө дандаа алдагдaltaй явж ирсэн. Тэр хооронд чинь мөнгөний үнэс, инфляц гэл айгүй их юм явж шít. Тэр үе одоо 7-8 жилийн өмнөх 1000 төгрөг, өнөөдрийн 1000 төгрөг хоёрын хоорондын худалдаа авах чадвар юу вэ? Тэр хэмжээний бас хувьцааны нь ханш унж гин. Үн цэн нь унж гин. Ханшаас гадна үн цэн гэж нэг юм байна. Тэр нь унаад яваад байна. Гэтэл энэ дээр ямар ч тийм хариуцлагатай юм байдаггүй. Энэ зөв, энэ буруу гэж хянаад зохицуулж явах ёстой. Төрийн зохицуулж байгууллагууд нь ажиллаа хийхгүй байна. Эдгээр нөгөө эс үлдхүүр хийгээд байгаа байхгүй юу? Одоо нэг шинэ хуулиараа эс үлдхүүр үзүүлсэн ч тэр нь гэмтрэг тоосдог болчихсон баггүй юу? Уулна. Гэтэл манай зохицуулж байгууллагууд бол эс үлдхүүгээр л
ингээл явуулаад байгаа нь өөрөө эргүүлээд энэ салбарыг хөгжүүлэх гэсэн төрийн бодлогын эсрэг зохицуулж байгууллагууд нь ажиллаад эхлэхээр яаж энэ салбарт хүмүүс хөрөнгө оруулалт хийгээд яаж энэ хувьцаа хөрөнгөний зах зээлээс ашиг хүртгийг тэр бүх боломжуудыг хаагаад байгаа. Хувьцаат компаниас хязгаарлагдмал хариуцлагатай компани болж хэлбэрээ өөрчлөх нь хуулийн дагуу өрнөж байгаа процесс. 2008 оноос хойш Монголын хөрөнгийн биржийн бүртгэлээс хасагдсан хувьцаат компани тоо энэ оны 7 сарын байдлаар 257 байна. 2013 онд 66 компани бүртгэлээс хасагдсан нь хамгийн өндөр тоо байгаа бол сүүлийн 5 жилийг харвал 2021 онд 13, 2022 онд 2, 2023 онд 16, 2024 онд 4. Энэ оны 7 сарын байдлаар 9 компани биржийн бүртгэлээс хасагджээ. Монголын хөрөнгийн биржийн бүртгэлээс хасагдсан үндслийг харвал компанийн өөрийн хүсэлтээр эсвэл татан буугдсан бол мөн Монголын хөрөнгийн биржийн шалгуур шаардлага хангаагүй үед санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор бүртгэлээс хасагдсан тохиолдлууд байна. Энэ мэд компаниуд биржийн бүртгэлээс хасаж хөрөнгө оруулагчдын эрх ашигыг хамгаалж байна гэж албаныхан хэлж байгаач эсвэргээрээ жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашиг хөндөгдөж байгаа гэдгийг хөрөнгө оруулагчдын зүгээс хэлж байна. Нэгдүгээрт бол нээлттэй мэдээллүүд бол зайлшгүй бол байх ёстой. Хагас жилийн тайлан, жилийн тайлан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийсэн байх ёстой. Гэт энэ шаардлагуудыг бол бид нэр зайлшгүй тавьдаг. Нөгөө талаас зарим одоо 460 гаруй компани анх Монголын хөрөнгийн бирж дээр 1992 онд бол гарч байхад бол одоо тэнд байгаа компаниудаас одоо цөөхөн нь бол үлдээд байна л да. Гэхдээ л эргээд энд Монголын хөрөнгийн биржийн 163 дотор байгаа компаниуд маань зарим нь одоо үйл ажиллагаагаа нь ер нь бол эрс өөрчлөгдсөн үйл ажиллагаагаа зогсоосон зарим нэг ийм компаниуд байна. Тэгэхээр энэ компаниудаа бид нар юу гэж хэлж байгаа вэ гэхээр та нар нэг талаасаа одоо байгаа хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалаад нөгөө талаасаа ирээдүйд орж ирэх одоо энэ Монголын хөрөнгийн зах зээл дээр байгаа энэ хөрөнгө оруулагчдын эрхийг хангах үүднээс энэ шаардлагаа биелүүл. За ингийн тулд Монголын хөрөнгийн бирж дэмжиж ажиллая гэж. Үр дүнд нь ямар юм гараад байгаа гэхээр тухайн компанид хувьцаа эзэмшиж ирсэн жижиг хувьцаа эзэмшиж шууд хохироо авчихдаг байхгүй. Одоо юу гэдгийг тэр компани бирж дээр арилжааны хаваалчлаа. Тэр хүн хувьцаагаа яах вэ? За тэр хүн тэр компанид үлдмээр байж идэл үлдээ гэдэг шийдвэр гаргаад тахтал үлдээхгүй гэж шууд дансанд нь мөнгөний шилжүүлж байдаг юм уу? Эсвэл чи энэ жижиг компанид байшин жалаа байгаач ялаач гэдэг юм. Чи жижиг хувьцаа эзэмших гэдэг байдлаар юм хандлагын айгүйх асуудал байдаг. Энэ нэргүүлээд нөгөө жижиг хувьцаа эзэмшдэг хөөрөх нь хөрөнгийн үнц нь гэж байгаа шүү дээ. Тухайн тэр хувьцааг хэдэн төгрөгөөр хэдэн жилийн өмнө хэдэн сарын өмнө авсан байгаа хамаагүй. Гэтэл хаалттай болоод ирэхээр тэр компани мэдээлэл байхгүй болж эхэлнэ. Хаанаас авах нь тодорхойгүй. Санхүүгийн тайлан яаж явж байгаа, үйл ажиллагаа нь яаж явж байгаа гэдэг юм. Ингээ мэдээллүүд нь улам бүр хаалттай болоод ирэхээр тэр компанид хувьцаа эзэмшиж байгаа хүн мэдээлэлгүй болж эхэлдэг. Мэдээлэлгүй болно гэдэг чинь өөрөх нь хөрөнгийн үндэс нь унаад байна л гэсэн үг. Тэгээ хөрөнгөхийн үндэснийг хүн ямар ч хүн өөр хамгаална шүү дээ. Тэр хамгаалах тэр эрх зүйн орчныг нь байхгүй болгоод эрх зүйн байдлыг дордуулчихж байгаа юм аа. За хувьцаат компани хэлбэрээ өөрчилж хаалттай компани болоход хөрөнгө оруулагчдад хоёр сонголт байдаг. За тухайн компаниас санал болгож байгаа үнээр өөрт байгаа хувьцаагаа худалдаж тухайн компаниас гарах. За эсвэл хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон ч тухайн компаниа үлдэх эрх нь байдаг. За нээлттэй мэдээллүүд хаалттай болж тухайн хөрөнгө оруулагчийн хөрөнгийн үнцийг унах, хөрөх чадвар муудах гэд жижиг хувьцаа эзэмшигчдэд энэ нь ашиггүй. За иймээс ч хуульд заасан 52-7 хоногийн дундаж ханш эсвэл хэлбэрээ өөрчлөх үед хийгдэх санхүүгийн аудитлэгдсэн тайлангаас тооцох нэгж хувьцаа худалдан авах үнээр борлуулах асуудал яригддаг юм а. Компани тухай хуулиар бол 52-7 хоногийн зах зээлийн дундаж ханш одоо барих хэрэгтэй. Тэрнээс дээшээ байх хэрэгтэй гэдэг тийм. За хорооны хувьд бол зохицуултын дээр илүү тэр шаардлага жоохон өндөрөөр тавьсан байдаг. Жишээлбэл сүүлийн 6 сар гэж. Тэгэхээр мэдээж хэрэг 6 сар дээр бол ханш өндөр байсан уу бага байсан уу энэ талаас нь бас нэг талаар харна гэсэн үг. Тэр ханш өндөр байх юм бол тэр ханшаа бариад явна гэсэн үг. За хөрөнгийн үнэлгээ түрүүний хэлж байгаа аудит компани дээр бүтэн аудитыг хөрөнгийн үнэлгээгээ хийгээд
тэр компани бодит үнэлгээ гарч ирнэ тий. Тэгэхээр мэдээж хэрэг бодит үнэлгээ илүү өндөр. Тэгснэ ханш бага ус байж болно тий. Тэгэхээр бид нар илүү бодит үнэлгээндээ чиглэсэн. Тэрнээсээ дээшээ хэмжээгээр л жижиг хувьцаа эзэмшдээс хувьцааг нь эргүүлж худалдаж авах эсвэл тухайн хувьцаа эзэмшигч компанид үлдэх энэ боломжийг олгох гэдэг байдлаар шаардлагуудаа тавиад л явж байгаа. Ерхий хөрөнгө оруулагч төр яг ямар асуудал энэ дээр үүсдэг вэ гэхээр мэдээж хаалттай болно гэдэг нь хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр баталгаажна. За эхлээд мэдээж хөрөнгөний бирж дээр одоо мэдээлэлээ хөргүүлээд за хөрөнгөний бирж бүртгэлээсээ хасна. За ардаас нь санхүүгийн зохицуулахаараа бүртгэлээсээ хасаа дараа нь улсын бүртгэл дээр дүрм дээр нь өөрчлөлт ороод ч юм уу те. Ийм процессууд бол явж байгаа. Гэхдээ хөрөнгө оруулагч талд ямар ойлгомжтой байдал үүсдэг вэ гэхээр одоо шинэ хэд хэдэн одоо хувьцаа компаниуд хэлбэрээ өөрчлөснийг харах юм бол хөрөнгө оруулагчаа хохирлгүй байхын тулд би яг хувьцаагаа компани хэдэн төгрөгөөр буцааж худалдаж авах хэрэгтэй юм. Тэгэд үнэлгээ нь яг бага үед нь буцааж худалдаад байгаа юм уу? Өндөр үед нь буцааж худалдаж аваад байгаа юм уу? Гэдэг энэ ханшиг бас тодорхой болох хэрэгтэй тий. Тэр ханш өөрөө яг компанид хуулийг харах юм бол жишээ нь тодорхойгүй байдаг. Тий. Тухайлбал одоо хүн 100 төгрөгөөр IPO-д нь орчоод эргээд 5 жилийн дараа яг тэр 100-аараа эргүүлж худалдаж авах гэвэл мэдээж хохирлолтой тий. Тэгэхээр яг тэрэн дээр ханшийн зохицуултуудыг бас нэрээ одоо үр өгөөжтэй байх одоо энгийн тооцоололоор ч юм уу тийм үнслээд бас нөгөөчтэй байх тал дээр хөрөнгө оруулагчдаас анхаарах хэрэгтэй болов гэж шаарддаг. Бараг албаар албагталтай ажиллаж гэж бид нар харддаг байхгүй юу? Анханасаа нээлттэй хувьцаат компани хаалттай ХХК болохын тулд ажиллагаа явагдсан байна. Тэгээд ханшийг нь доош нь унгаж ийж 52 хоногийн дундаж ханш гэж одоог нь 300 төгрөг байгаа. Тэгэл өнөөдрийн хаалттай ханш нь 242 төгрөг байлаа. Тэгэхээр энэ нэг 20% зөрүүл гарч эхэлж байгаа. Гэтэл уул нь л чинь хөрөнгөний дахин үнэлгээнд тадрын эхлэн бол хүртийн тухай хуулийнхаа дагуу хийдсэн бол магадгүй хувьцааны ханш нь 240 500 600 байх бүрэн боломжтой байсан. Гэтэл тэгээгүй ийм хийгдээгүй учраас хороо бол одоо энэ дээр та нар энэ жижиг хувьцаа эзэмших хэрэгшийг яаж хангаж байгаа юм? Энэ дээр гомдол саналтай иргэдэх гомдол саналыг яаж шийдэж байгаа юм гэдэг л албан тоо төхөөс цаашаа идэхгүй болчихж байгаа. Гэтэл жижиг хувьцаа эзэмших хувьд 7 8 магадгүй 10 жил эзэмшиж байгаа байгаа шүү дээ. Тэд нар өнөөдөр 244-өөр буцаад авах яах. Яг бол тамбууд компани яг тэгж буцаагаад авах магадлал өндөр байгаа байхгүй. Өмнөх чинь Монбифийн жишээг нь харахад зах зээлийн ханш нь 240 байна. Тэгвэл за усаар 260-аар авъя гэж хэлэх аюу магадлал өндөр байгаа байхгүй. Гэтэл өгч. Уг нь бол иймэрхүү төрлийн хурлаа хийгч байгаа бол эхнээсээ бэлдсэн байх хэрэгтэй байхгүй. За хаалттай ХХК болгож байгаад бол ийм юм хийнэ. Тэрэн дотор нь за хувьцаагаа бид нар эргүүлж авч таарна тийм үү. Тэгвэл ямар ханшаар авах юм, хэдээр авах юм, хэдийн хугацаанд авах юм. Тэр бүх юма тодорхой болгоод тэгээ хувьцаа эзэмшдэг урлаараа хилцүүлэх хэрэгтэй байсан. Гэт тийм ерөөсөө яваагүй ганцхан сэдвэл хилцсэн нь хаалттай болох юм уу болохгүй юм уу гэдэг шийдвэр гаргаад сэдвэр хилцэл тэгэл хаалттай болёо л гэж гаргасан. Тэрний дараа нь одоо ханшны яах юм, хувьцаа эзэмшдэг яах юм, хувьцаа эзэмшд нь үлдэнэ гэвэл яах юм, үлдэхгүй гэвэл яах юм, үлдэхгүй гэж байгаа хүмүүс хувьцааг эдэн дөрөөр хизээ ямар давтамжаар улдаж авах юм. Тэр тогтоож байгаа үн ханш нь хувьцаа эзэмшдгийг нь хувьд итгэл үнэмшил үндсийг бүх юма бодсон ч хангалттай байж чадах юм уу? Энэ бол айгүй том асуудал байхгүй. За Богд банк, Говьгээд хувьцаат компаниуд энэ онд хэлбэрээ өөрчилж Монголын хөрөнгийн биржээ бүртгэлээс хасагдж байна. За хувьцаа авахдаа тухайн компани бизнесийн үйл ажиллагаа, компани түүх, удирдлага, ирээдүйн алсын хараа гэд олон шалгуураар хөрөнгө оруулалт хийхээ шийдэж, за урт хугацааны ханшийн өгөөж ноогдол ашгаар үр ашиг өгөөжийг хүртдэг юм а. За харин IPO хийж нээлттэй компани болж 2-3 жил үйл ажиллагаа явуулаад хаалттай болох. За аль эсвэл 30-аас 40 жилээр үйл ажиллагаа тогтвортой байсан ч хэлбэрээ өөрчлөх нь нэг өдрийн асуудал гэдгийг дээрх шийдвэрүүд харуулж байгаа юм а. За иймээс жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалахад эрх зүйн орчныг сайжруулах бодлогын арга хэмжээ авах шаардлагатай байна. За хэрвээ компани одоо ногдлоо ашиг авах тараагаагүй гэж байгаа талтай болох те. Эсвэл одоо ханшин одоо хөрөх чадвар болоод одоо дотоодын зах зээлийн нөхцлөөдөөс болоод өсөхгүй байх тохиолдлууд ингээд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яг ногдлоо ашигын хувьд ч юм уу те. Одоо бусад одоо жишг ногдлоо ашиг за ядчны хадгаламжийн өгөөж эсвэл одоо бусад алдсан боломжийг өртөг компанийн одоо өөрийн хөрөнгөний өгөөч ч юм уу те. Эдгээр үзүүлэлтүүдэд жишчиж
хөрөнгө оруулагч бас эргээд өгөөж нөх хэвээр. Гадны шинүүдийг дүрдэх юм бол одоо жишээ нь одоо Америкийн компаниуд одоо хаалттай болъё. За эсвэл аль нэг Америк хөрөнгөний бирж дээр байгаа компанийг өөр гадны компани худалдаж авах юм бол ерөөдөө яг нийтдээ тэдэн хувийг нь бид нар нэг тэдэн тэрбум доллараар одоо эргүүлээд үнэлгээгээ одоо компани худалдаж авч байгаа шүү гэж яхад за сүүлийн зарим жишээнүүдээр бол одоо зарим гадны компаниуд зах зээлийн үнэлгээнээс нэг 50% дээгүүр ханшиж юм уу те. Нэг 20-30% дээгүүр ханшиж юм уу одоо тавьчихдаг. Жишээ нь бид нар одоо хамгийн сүүлийн нэг жишээ нь TRQ-гийн жишээ шүү дээ. Одоо олон улсын хөрөнгөний бирж дээр байсан. Тэгээ TRQ Rio Tinto худалдаж авлаа гэхэд за ялангуяа 24.5 одоо доллартай байгаа хувьцааг 41-42 доллараар дуудаж ингэж авч байгаа те. Тэгэхээр олон улсын кейсүүдэр бол жишээ нь одоо жоохон өндөр байдаг те. Яг нэрийн улс орон болгонд тодорхой зөвсөлт яг тийм өгөөж гэж байхгүй ч гэсэн ерөөдөө яг компани ёс зүйн хүрээнд ч юм уу эсвэл хувьцаа эзэмшийн шийдвэр нь бас хөрөнгө оруулалт талдаа гарах талууд байгаа. Монгол улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2021 оны 2 дугаар улиралд 3.8 их наядаар хэмжигдэж байсан бол 2025 оны 2 дугаар улиралд 1216 их наяд төгрөг төржээ. Зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 753% өсжээ. Монгол улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээг бүрдүүлж байгаа үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй нийт 166 компаниас 30 компани зах зээлийн үнэлгээ 1138 их найт төгрөгийн үнэлгээтэй байгаа нь хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээний 93.6%-ийг бүрдүүлж байна. Энэ оны 2 дугаар улиралд хөрөнгийн зах зээлийн хөрөх чадвар өмнөх улиралтай харьцуулахад тэг 155 пунктээр өсөж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэг 151 пунктээр буурч тэг 92% хүрсэн байна. Манай улсын хөрөнгийн зах зээлийн хөрөх чадвар бага байгаа хувьцааны хэт төвлөрөлттэй холбоотой юм. Тухайлбал 2024 оны жилийн эцсийн байдлаар топ 20 индекст багтах хувьцаат компаниудын хувьцааны төвлөрлийг тооцож үзэхэд хэд төвлөрөлттэй буюу нийт хувьцааны 79.79%-ийг 5-аас дээш хувийн хувьцаа эзэмшигчид эзэмшиж байна. Цаашид нэг талаар бүтээгдэхүүний нэр төрөл, нөгөө талд худалдан авагч хөрөнгө оруулагчдын тоог нэмэх шаардлагатай байна. Манай дотоодын зах зээл бол бас харьцангуй жижигхэн зах зээл. Одоо ямар ч байсан ингээд өсөлтийн шатантай явж байгаа. Тэгэхээр бид нэр ерөнхийдөө зах зээлийг тэлэх ер нь улам их хөрөнгө оруулагчдыг оруулж ирэхин тулд бас бодлогын зарим нэгэн зохицуултуудыг бол хийх хэрэгтэй байх. Тэгэхдээ одоо андеррайтерийн компаниудын зүгээс бол биднэрт ерөнхийдөө одоо илүү их хөрөх чадварыг нэмэгдүүлэх энэ орон зайг ерөнхийдөө бий болгох нь хамгийн чухал юм болов уу гэж бодож байгаа. За жишээ нь одоо нэмээд бүтээгдэхүүнүүдийг ерөнхийдөө идэвхтэй гаргах. За тэгээд тэр нь бол одоо юу гэдэг чинь хөрөнгө оруулагчдад одоо таалагддаг байх гэх мэтлэн тийм ээ. За нөгөө талаараа ерөнхийдөө бирж дээр гарсан бүтээгдэхүүнүүд бирж дээр нэг бүтээгдэхүүн гарчаад за ихэнх үедээ ерөнхийдөө идэвхтэй арилжаалагж жагаад сүүл рүүгээ нэг ингээд тогтворжоод ирэх маягтай одоо ер нь явагдаад байгаа. Тэгэхээр энийг ерөнхийдөө тогтвортой идэвхтэй байдлыг нь хангахын тулд магадгүй зах зээлийг идэвхжүүлдэг маркет мейкерүүд бас ерөнхийдөө хэрэгтэй байх болов уу гэж бодож байна. За мөн нөгөөтэйгүр зах зээл дээр оролцогчдын тоог одоо тэлхийн тулд өшөө илүү ерөөхдөө системийн шинжилэлүүд ч юм уу эсвэл одоо юу гэдэг чинь дараагийн өөр биржүүд ч юм уу илүү олон ерөөхдөө байгууллагууд ерөөхдөө хамрагдах шаардлагатай болох гэж бодож байна. За хөрөнгийн зах зээлийг хөрөх чадвар сөргөөр нөлөөлж байгаа хувьцааны хэд төвлөрлийг сааруулах хэрэгтэй байна. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд энэ оны хагас жилийн байдлаар 319 үнэт цаас гаргагчийн 24.3 тэрбум гаруй ширхэг хувьцаа бүртгэлтэй байна. За үүний 904.1 сая ширхэг нь төрийн мэдэлд байдаг бол 21 тэрбум буюу дийлэнх нь 5-аас их хувь эзэмшдэг хөрөнгө оруулагчдад за 3.3 сая орчим хувьцаа нь за 5-аас бага дүнтэй хувьцаа эзэмшдэг хөрөнгө оруулагчдад ноогдож байгаа юм а. За хөрөнгө оруулагчийн тоогоор наваад үзвэл нийт хувьцааны 87 орчим хувь нь 5-аас их хувь эзэмшдэг 1064 хувьцаа эзэмшигчдэд төвлөрчээ. За хэд төвлөрлийг бууруулах гэсээр нөлөө бүхий хувьцаа эзэмшигч тухайн компани одоо хэлбэрийг өөрчлөх замаар дангаараа эзэмших сонирхол зах зээл дээр нэмэгдэж байна. За иймээс компани тухай хууль тодорхой зохицуулалт шаардлагатай байгаач салбарын мэргэжилтнүүд онцолж байгаа юм а. Үзэгчдээ бүхэн тоонтой хөтөлбөрийн энэ удаагийн дугаар хүрлээ. Хамт байсанд баярлалаа.